Зах зээлийн шилжилттэй холбоотойгоор малын эрүүл мэндийн тусламжуулчлага олон жилийн турш орхигдод байсан. Мал сүргэн үндэсний баялаг хэдий ч малын удмын сан эрүүл мэндийн тусламжуулчлагын чанар хүртээмж нь өнөө хүртэл хангалттай төвшөнд очиж чадаагүй хэвээр байна. Эрүүл мал эрүүл хүнс нь нийгэм эдийн засагт өндөр ач тустай хэмээн үзэж баялагаас олсон орлогоо баялагтаа зарцуулах цаг ирснийг сүүлийн жилүүдэд мэргэжлийн байгууллагууд малчтад зөвлөх боллоо. Баталгаагүй эм бэлтгэл хоруу чанарыг үзүүлдэг бол баталгаатай чанар стандартын шаардлага хангасан багц эм терэн олон төрлийн малын халдвар төвчин шимэгчтэй хөвчлөлөөс урдчлан сэргийлэх таслан зогсоох эргүүлжүүлэх гол хөшөөрөм болдог гэдгийг малчид ойлгож аль болох мэргэжлийн байгууллагууд малын эмч нартай хамтран ажиллахыг чухалчилж байна. Бид нар одоо урдчлаад юу ивэх мэх хийдэж шүү дээ. Ивэх кирлийн дээр бас бүгдийг угаадаг. Гаднагт нь доторт нь бол арсанд нь бол ивэх хийдэг. Тийм л арга хэмжээ авдаг. Үр дүн нь ямар ах вэ? Үр дүн нь яг нэг ивэх нэг 2 сарын хугацаатай. Нэг угаач кирлийн мэдлэн угаах нэг 2-3 сар болол тэгэл эргүүлэл гөхөөс шүү дээ. Малын дархлаатай холбоотой болов өтөх явдал их байх. Тэгээ дээрээсээ л өтний арга хэмжээг яг тав тухай үедээ гэр одоо ахуудаа яг өөрсдөө аваад үрээсээ мал байнга өтдөг. За тэгээд тэр хөхвөөс гэдэг юм бол малчин болгонд л одоо хотонд байж шүү дээ. Тэрийг бол бүр ор үндэсгүй алах гэхээс л гэж боддог. Тэгээд одоо энэ бид нар одоо өөрсдөө хөхвөөсийнхээ арга хэмжээг яг авдаг. Аваад энэ хотны маань энэ хашаа хороо бууц одоо өөр газар очиж буусаж гисэн тэр бууц маань хөхвөөстэй л байгаа байхгүй юу. Тэгээ иймэрхүү одоо малчтад тулгымцсан асуудал бол одоо энэ хөхвөөс шимэгч орхоо. За тэгэл одоо малын дархлаа өтөх чи одоо тэгээ дархлаа энэ төр бас нөлөөлж. За яг энэ мал эмнэлгийн энэ үйлчлэгэнд одоо шинээр хэрэгжилж үзэх гэж байна. Ашиг шимийн одоо л хүртэж үзье гэж бодоод малынхаа энэ шимэгч хорхоог устгахын хэрэглэхээр л одоо эм бэлтгэлээ авлаа. Малчтын өмнө тулгамдж буй гол асуудал нь малын халдварт болон халдварт бус өвчлөл юм. Повд аймгийн Манхан зэрэг сумдын малчтын тухайд хөх бөөс шимэгчтэй хөвчлөл малд нь гол төлөв тусч байгаа учраас эдгээр өвчлөлөөс урдчлан сэргийлэх арга хэмжээг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар Монгол ВИТ нийт төрийн бас байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай сум орнуудад малын эмч одоо зайлшгүй хэрэгцээтэй байна. Малын эмчийг одоо бэлдэх шаардлага бидэнд хэрэгцээтэй байна. Яагаад гэвэл одоо малчид маань одоо малын эмчгүйгээсээ болоод мал хавгаа эрүүлжүүлж чадахгүй байна. За хоёрдугаарт одоо дуурам эдийн одоо эм тариагаа өөртөө аваад одоо өөрийнхөө одоо зорилгоор одоо тунгаар хийж байна. За энэ нэгдүгээрт одоо малдаа сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт одоо малчин хүмүүс ямар ч тарианы анхны мэддэхгүй байхгүй учраас одоо буруу зүрүү тарьж байна. Хоёрдугаарт одоо эмийн одоо мал эмнэлгийн эм тарианы чанар маш их одоо буруу хадгалагдсанаас буруу тээвэрлэгдснээс болоод одоо тээвэрлэлд ирж одоо малчтад одоо ганцхан 8 болсон хэлбэрээр одоо зарж байгаа нь одоо бишгүй нууцгүй байна. Тийм учраас одоо ер нь бол энэ эм тариаг хэрэглэхдээ заавал малын эмчийн одоо заавар зөвлөгөөний дагуу малын эмчтэйгээ холбогдож одоо ингэж зөв тарихыг одоо хэлмээр байна. За хоёрдугаарт одоо яагаад малын эмч хэрэгцээтэй байна гэхээр угаасаа хөдөө орон нутгийн одоо малчтад угаасаа мал эмнэлгийн үйлчлэгээ явуулж чадахгүйгаасаа болж л одоо энэ зүйл гарч байна. Тийм учраас малын эмчээ бэлдэж, малын эмчээрээ дамжуулаад мал эмнэлгийнхаа үйл ажиллагааг өсгөх, малын эмч хүн одоо малын эмнэлгийнхаа мэрэгжлийнхаа дагуу ажил үйлчлэл хийх нь хамгийн чухал байна. Ялангуяа энэ хөдөө орон нутагт одоо малын эмчийн дутагдал маш их хомс байна.